Сайн байцгаана уу? Өглөөний төрөгийн үзэгчтэй Драмстик хамтынхан байна. За та бүхэнд энэ өглөөний одоо хөгжмийн нэвтрүүлэгт одоо оролцож байгаад үнэхээр их баяртай байна. Бид хоёр саяхан 2 дахь уран бүтээлийг үлгэдэж авсан байгаа. Нэр нь Хуурамч хайр гэдэг уянгын баллад юм павер баллад байгаа. За тэгээд хүмүүс асуудаг л да яагаад рок хамтлаг юм бэ юм баллад уянгын дууд болд юм бэ? Энэ бол ерөнхийдөө дэлхийн жишг одоо юу гэдэг нь Metallica ч юм уу, Guns N' Roses ч юм уу бүгдээрээ юм одоо рокийн домгууд ээж бүгдээрээ юм удаан баллад дуутай байдаг. Энэ бол тогтсон жишг гэж хэлж болно л доо. Манай хамтлагийн хувьд бол хоёрхан гишүүнтэй рок хамтлаг гэдгээр бусдаас ялгарч байгаа. За тэгээд дээрээс манай хамтлаг альтернатив рок, пост хардкор гэсэн чиглэлээр тоглодог хамтлаг байгаа. Одоо хоёр үнэтэй амьд хөгжмийн хамтлаг бол ер нь Монголд ерөнхийдөө одоо байхгүй гэд хэлчихд болно. Дэлхийд ерөнхийдөө байдаг. Дэлхийд одоо 21 Pilots гэдэг одоо нэлээд одоо нэртэй та бүхний мэддгээр одоо Suicide Squad гэдэг одоо киноны дууг дуулсан одоо тийм хамтлаг байдаг. Тэгээд Монголоос бол одоо бид хоёр ер нь анх итгэжээр эхэлж байна. Мэдээж анхны уран бүтээл хийхэд маш их сандрал байсан. За тэгээд хүмүүс юу гэж бодох бол те юу гэдгийг тийм айдас бол маш их байсан. Дуучин одоо гитарчны хувьд гэвэл одоо миний хувьд одоо эхний дуунаас илүү хоёр дахь дуу нь арай одоо тайван болж эхэлсэн гэх юм уу. Гэтэ манай хамтлагийн хувьд ерөнхийдөө одоо хөнгөн хурдан чиглэлээр ерөнхийдөө одоо тоглолтог болохоор одоо энэ удаагийн дуу маань удаан баллад дуу байсан учраас надад одоо дуулж хөгжимтэд жоохон хүнд байсан. Гэхдээ үнийг одоо даваад клипчүүлээд одоо дуугаа гаргаж байгаа үнэхээр их баяртай. Рок хамтлагууд маань өөрсдөө дандаа нийгмийнхээ болж бүтэхгүй байгаа. Эсвэл заавал тэр асуудлуудыг дуулж ингээд арай болохгүй шүү гэдгээр хүрэгдээр бас даваа талтай байгаа. Хуурамч хайр дууны маань утга санааны хувьд бол одоо хосуудын одоо бие биендээ ингэж одоо хайртай гэж амласан ч гэсэн одоо тэрэндээ хүрч чадахгүй байгаа. Одоо баг зэргийн одоо маргалдаанаас одоо хагцас салж байгааг одоо өгүүлж байгаа. Одоо үүнийг нь одоо клип болон одоо дуун дээр оруулж гиснээр одоо онцлог байгаа. Драмстикийн хамгийн сүүлийн уран бүтээлийг хүлээн авч үзэж та бүхэндээ баярлалаа. За тэгээд дараагийн уран бүтээлээр уулзлаа. Тэр баяртай. Баяртай. Хайртай юу чи надад